Хэдхэн хоногийн өмнө засаг огцруулах асуудал орж ирж байхад ерөнхийлөгч өөрөө орж ирээд хэлсэн. Хүн биш хууль засагладаг Монгол улс байна. Тэнд бол нэг 5 төлгөн коммунист суудсан. Одоо энэ хотын гудамжаар хүн загнаал яваад идэг нэг саарлах хувцастай коммунист дарга шиг болч та нар. Ямар ч иргэдтэйгээ харилцаа байхгүй. Улаанбаатар цэг имэн гэл хүн болгоо өдрө болгоо нэг вебсайт руу дараад ороод та нар санал өгье гэж сууж явах юм. Ганбаатар гишүүнчнээс мессеж явуулаад хийждэг аль нь явангарын асуудлыг одоо Азаа ойлголоо нэг хэрэгжүүлж ажиллахыг бодъё. Би та нарыг болдог бол нөгөө хөнгүү хот гэдэг тэр хүннүү хот эсвэл тэр хар хорин хот дээр очиод иргэнгүм чинь тэнцээ очиж ажиллавал та нар таарна. Та нараас ямар ч тэр иргэдийн одоо машинтай байх эрхийг дээдлий, машинтай нь байлгая, эсвэл аз жаргалтай хотод амьдруулыг төгжрүүлгүй амьдруулъя гэж байгаа сэтгэл гарахгүй шүү дээ. Одоо та нар харж байгаа наа чин 5 дарга сууж ийн 5 машин. Төгжрөл мөн үү? Төсвийн зарлага мөн үү? Тансаглал мөн үү? Тэгээ хаана байгаа та нарын тэр төсөв хэмнэн гэдэг байгаа. 3 номер дээр сууж байгаа дарга уучлаарай танд загнуулах гэж энд орж ирээгүй заяа. Очи тэр Нямбаатрыга загна. Дараад нь хурд руу алдсан шүү. Бүр одоо тэгээ бүгдээрээ сүултээ ч одоо хэний чамаагүй загнаж ийн гэж битээ андуураад байл та нар. Батүл дарга чинь гой цэцэг алгасан хотл өгсөн шүү дээ. Одоо хаана бүгдээрээ төгжрэлтэй, бүгдээрээ стресстэй, бүгдээрээ хутаанд ордож өгч шүү дээ. Нэг гүрлийн 6 хүн хордоод өгцөн. Та нараас хэн хариуцлага үлээсэн юм? Бүгдээрээ одоо тэгэл иргэдээ загнаа сууж идэг. Ийм хариуцлагагүй байх гэж байгаа юм бол би та нарт дахиад хэлье. Хүннүү хар орон гэдэг тэр хөнгүү хотын дарга бол заяа. Иргэдээс ингэж вакуумжаа тасарчих юм бол тэ өнгөрсөн жил та нарт төсөв байхгүй дээ энэ чи татвар нэмэх гээд байгаа асуудал биш байхгүй да. Дөнгөж саяын жишээ энэ төв шуудангийн ажилтнууд явгаа автуулаад бүгдийг чулуужуулаа сууж шít. Зүв зүгээрээс автан. Тэгээ та нар одоо татвар нэмж яах гэж байгаа. Та нарын тансаглалд мөнгө өгөх албагүй шít. Иргэд өөрсдөө тансаг амьдарч ийж дараад нь та нарт өгнө шít. Хаан тэр иргэд чинь тансаг амьдраад байгаа. Аль болох энэ хотод чинь нэг юм өөрсдийнхөө ажил амьдралыг зохицуулаад амьдрчих юмсан гэж бодоод нэг 2 машинтай, 2 машинтай, 1 машинтай лизингээр авсан лизингээр аваад явна шít. Яахаараа заавал та нараас зөвшөөрөл авч иж машин лизингээр авч ундیں۔ Ийм амар коммунист сэтгэлгээнээсээ салал та нар. Тэгээ одоо ичихгүй сая 700 мянган хүнтэй хотын удирдлагууд гээд солиороо суугадах юм. Тэгээд одоо уг нь бол та нар бүр эсрэгээрээ одоо энэ дүрм зөрчөөд байгаа жолооч нартаа ноогдох хариуцлага, ур чадвар муутай байгаа жолооч нарын хариуцлага авч сургуулиуд гээд бүр эсрэгээрээ ингээд шийдэл хайх ёстой, инженерийн шийдэл хайх ёстой байдал татвар нэмэн та нарын толгойд өөр юу ч орохгүй байна. Уг нь чинь сонгуулиар сонгогдоод нэг баахан гадаа дотоодод төгссөн шилдэг боловсрал эзэмссэн хүмүүс орж ирлээ гэсэн чинь зүгээр л нэг хэдэн коммунистууд ороод ирсэн. Тэгээ яад гэсэн юм яриа сууж явах хичээж та нар. Бүр одоо сүултээ нэрээ та нараас бол нэр үнэхээр хүлээх юм алга 2 хүнээс санал авчаад улсын хурлын төвшөнд хүртэл асуудлуудаа яриа сууж шít. 2 хүн та нар хэвлэл мэдээлэлтэй гэрээ байгуулахаараа бүгдээрэнтэй хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ хийсэн та нарыг одоо баг унгахад ч хүртэл магтаа сууж байгаа шít. Яагаад тэр хэвлэл мэдээллийнхэнтэй та нар гэрээгээ байгуулж энэ асуудлуудаа яриулаагүй юм? Бидний татвар нэмэгч чинь бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд ороод энийг ингээ нээлттэй хилцүүлээд өг гэж хэнд нь хэлээгүй юм? Хинч хардгүй нэг муу пэйж руугаа хамаг буруугаа чигчээд наана тансаглаа сууж явах хичиж амьдрах хэрэгтэй. 23 онд би Японоос орж ирж байгаа машины импортыг харахад 500 гаруй сая доллар байсан байхгүй юу? Сая би нэг 2 сарын өмнө харахад байж тээ тэр өмрөөд өгсөн байгаа байхгүй юу? Тэр өмрөөд өгсөн байгаа. Одоо нөгөө импортлж байгаа машины хэмжээ шүү дээ. Бараг 2 төхөссөн биз дээ 2 жилийн дотор. 2 жил ч хүрэхгүй байна. Нөгөө талаар одоо энэ бидний хүн амын хэрэгжилж байгаа хүнс хоолны импорт бол нэг 800 900 сая доллар л ахгүй юу. Гэтэл машины чинь ууж идэж байгаа төлж 2 тэрбум доллар болсон биз дээ. 2 тэрбум доллар. Балетын нөөц 4 тэрбум 5 тэрбум. Талын хаашаа алдаж гинүү? Нөгөө машиныхаа хүнсэнд. Машин нь хүнээсээ их иддэг улс хаана байна? Ганцхан Монгол байна. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлж байгааг нь бид нар ард түмэндээ хайр зарлаж яана гэж ингэж нөгөө төрийнхөө зохицуулах ажлыг хийхгүй байсаар хагаад нөгөө замгүүрээсээ хитэрчихсэн ачаалтаа ийм машиныг бий болгоцдгийг сайн хэлээд байгаа. Тэгэхээр машины тоо хідээс хэд болж байгааг сүүлийн 3 жилээр хэлээд 3 номер. 3 номер хийн хариулах юм. За 3 номер. За гишүүн асуултанд хариулъя. Тэгэхээр төгжрөл үүсэж байгаа яг нөхцөл байдал бол машины импортлт хэд ихсэж байгаатай холбоотой.
Одоо өнөөдөр гэхэд 70-аас 80 мянган машин импортоор орж ирж байгаа. Ерөөс жилдээ 70-аас 80 мянган машинаар нэмэгдээ яваад байгаа. Гэтэл одоо яг замын хөдөлгөөн удирдлагын төв дээр ингээд симуляшн нэгэ үзэж байгаа. За тэг зогсолт болоход ойролцоогоор хэдэн машин зам дээр яг зэрэг гарч байна. JICA-гийн хийсэн судалгаа Дэлхийн банктай хамтраад бүгд 2022 онд судалгааны ажлуудаар ажилласан. Тэгэхэд яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автозам дээр 420-оос 450 мянган машин гарч ирэхэд хот тэр чигээрээ зогсно. Тэг зогсолт гэдэг нь hybrid congestion буюу 0-аас 5 км цаг руу хурдтай ороход энэ тэг зогсолт гэдэг үнэлгээр орж байгаа. Тэгэхээр 450 мянган машин дээрээсээ гараад нам зогсоод байдаг. Гэтэл 2012 оноос дугаарын хязгаарлалт гараад эхэлж байгаа. Гэтэл бид нар дугаарын олголтын дээр хязгаарлалт тавиагүй учраас Cobra effect гэдэг шиг машинуудаа ирсгэсэн. Тэгээд нийтийн тээврийн хэрэглээ маань 20% хүртэл буурсан. Өнөөдөр 2020 оны байдлаар 12-оос 20 оны байдлаар ингээд харьцуулаад үзэхэд нийтийн тээврийн хэрэглээ 18% болцсон байгаа байхгүй. Нийт иргэдийн зорчлтын. Тэгэхээр үлдсэн 82% чинь юунд ороод байна. Автотээврийн хэрэгслээрээ яваад байна. Гэтэл одоо бидний барьж байгаа бодлого бол одоо автобусанд яг үнийг хэлэхэд 500 төгрөг төлөөд 1000 төгрөг төлөө явж байгаа хүний сарын хэрэглээ Плюс машин аваад унсан хүний сарын хэрэглээ 2 гэх юм бол бензин аваа явж байгаа хүн автобусанд суусан хүн илүү мөнгө төлөөд байгаа байхгүй юу? Машинтай хүний хямдхан зардлаар яваад байгаа байхгүй юу? Нийтийн тээвэр хэрэглэгчээс. Тэгэхээр хэн машина болоод би нийтийн тээврээ сонгоё гэдэг юм руу явах юм бэ? Бага мөнгөн дээр иргэний үнэлгээ тавиал ламбардаас очиод аваад лиз банк бусаас аваад машин зээлээр авчина. Тэгээ эдэн сар таксинд явж байгаа төлчихнө. Тэгээ явлаа сарын жилийн 20 мянган төгрөг. Жилийн 20 мянган төгрөг төлөөд өнөөдөр харин тэгээ ачив. Тэгээ одоо ингээ яваад үзэхгүй юу? Тэгэхээр чи ингээ асуудал бол үнэхээр байгаа байхгүй юу? За бас тэгж болохгүй шүү. Энд чи их хурлын гишүүдийн одоо бас хуулийн хүрээнд асуулт ярьж явах загнаа суугаад иж болохгүй шүү дээ. Нийслэлийнхаа ёс зүйн хувьд наадах чи уучлах хэрэгтэй шүү. За өстө уучлаарай. Ихэд эмоцлчлаа. Болохгүй шүү та нар.